За. За бишрэгч одоо шүтлэгтэй хүн те эсвэл бол одоо багшийн шав болвол те ерөөсөө энүүний талаар ерөөсөө огт бодож болохгүй шүү гэтгсэн байна. За. A devotee will never think injustice is done to him or her. За тэгэхээр ерөөсөө одоо сүсэгтэн буюу одоо бишрэгч хүн тийм ээ тэр хүн бол яадаг вэхээр одоо эрэгтэйч бай эмэгтэйч бай тий одоо бусдад яг вэхээр ийм шудраг ийм хандлага гаргаж ерөөсөө огт болохгүй гэж. Should not think. You know why? За бүр бодохын ч хэрэг байхгүй гэж чи яагаад гэдгийг мэдхүү. The moment you feel injustice has done to me, за ингээд надад ингээд тийм шудраг бус одоо зүйл одоо хийхээр завдах тэр яг тэр акшнд гэж юм тий. Тэр акшнд бол таны одоо бхакти бол одоо үгүй болтгоо гэж. За бхакти гэдэг энэ зүйл гарч ирж байна. За энэ бхакти гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэсэн чинь бхакти гэдэг нь хайр ба үнэнч сүсэг гэж. За энэ бол ингээд яадаг вэхээр одоо санскрит хэлнээс гаралтай үг юм байна. Тэгээд хайр үнэнч одоо багштайгаа одоо холбоотой байх гэж байгаа байхгүй. Тэгээд хайр үнэнч сүсэг итгэл хүндэтгэл гэж байгаа. За ийм утгатай үг юм байна. Тэгэхээр энэ үг яадаг вэхээр бурханд одоо хандах гүн гүнзгий сэтгэл хөдлөлтөө хайр гэж байгаа юм. Тэгээд чин сэтгэлийн үнэнч сүсэг байдаг юм а гэж. Тэр бурхан гэдэг нь болохоор Кришна, Шива эсвэл бол аливаа дээд хүч гэж тайлбарлаж байгаа юм байна. your bhakti starts drying out. So a devotee always feels that Sarvam Vasudeva. За тэгэхээр нөгөө нэг юм бишрэгч одоо бурхны шав гэх юм одоо тий. За энэ хүн бол үргэлжил Sarvam Vasudeva Miti гэх бол мэдэрч байдаг. Тиймээс энэ нэг мэдэрч байдаг гэдэг чинь. Devamiti. There is everywhere, there is Vasudeva. Тэгэхээр хаасаагүй л Vasudeva Miti байдаг. Divinity, because divine is omnipotent, omniscient and omniscient. Тэгэхээр яагаад гэх юм бол Тэнгэрлэг бол одоо omnipotent, omniscient and omnipresent гэж. За тэгэхээр энэ гурван үг бол гуруулаа маш их өргөн хэрэглэгддэг. За ямар гурван утгатай үг юм бэ гэсэн чинь бүхнийг чадагч ихнийх нь хязгааргүй хүч чадалтай юм байна. За хязгааргүй хүч чадалтай. Хоёр дахь нь болохоор бүхнийг мэдгч буюу хязгааргүй мэдлэгтэй. Гуравт нь хаасаагүй оршигч буюу бүх цаг үед байсаар байдаг гэдэг чинь. Omnipresent. God is everywhere. Тэр бурхан бол хаасаагүй байдаг. You think he will allow injustice to happen to you? За тий. Тэр бол Injustice to happen to you? тэр чи одоо ингэж боддог юм л дээ. Ингээ бурхан ер нь ингээд тий ингээд танд ингээд юм шудраг юм бос юм зүйлийг ингээд танд одоо ингээд тохиолдохыг одоо хүлээн зөвшөөрнө гэж чи бодож гинүү гэж асууж байна. No. Үгүй гэж. That is in your heart. You don't harbor injustice in the worldly activity. Тэгэхээр энэ бол яг үхээр ингээд таны ингээд зүрхэнд чинь байдаг зүйл юм аа. Тэгэхээр та бол ерөөсөө үүнийг одоо Don't harbor injustice. одоо ийм шудраг бус зүйлийг энэ үйлдэлтэй тий үйлдэлтэй үгэндээ болол яадгүй гэхээр одоо ийм оргнуулж болохгүй гэх юм уу да байлгаж болохгүй юм аа гэдэг чинь. In the worldly activities, you may feel somebody has cheated you. За та магадгүй мэдэрч болох юм. Одоо хин нэгэн таныг ингээ хуурсныг та ингээд мэдэрч болно шүү дээ гэдэг чинь. You take whatever action you need to take.
Тэгэхээр та бол ямар үйлдэл хийх хэрэгтэй шаардлагатай байгаагаа л та түүнийг хийдэг. Be watchful. Тэгэхээр яг үхээр маш болгоомжтой байх хэрэгтэй, хянамгай байх хэрэгтэй. Тэнд бол өргөс байгаа шүү дээ. Careful, but thorns are there. You don't have to step on them. Тэгэхээр түүн дээр нь бол ингэж гიშгэж болохгүй. And if a thorn has hit you, you simply have to remove it. Тэгэхээр та бол ингэж тэ нөгөө өргөсөн дээр ингэж гიშгэх юм бол та зүгээр л түүнийг ингэж устгахыг л ингэж бодно штэ л гэж тэгж байна. Don't harbor or sit and brood that oh. Тэгэхээр ерөөсөө тэ бити ингэж ийм санааг өвөрлөөч. Эсвэл бол ингээд нөгөө нэг бити ингээд суугаал ингээд нөгөө нэг энэ шудраг бус хандчлаа штэ гэл ингээд бодоол байгаад байгаа чи гэдэг. Or sit and brood that oh injustice has been done to me. Надад одоо ингээд шудраг бус хандчлаа гэл юмний нэг ингээд дахин бодоол ингээд суугаад ах шүүгээд ах хэрэг байхгүй гэж юм. Then the negativity seeps inside of you. Тэгэл яадгүй гэхээр ийм сүрэг ийм бодлууд чинь сүрэг ийм зүйл гэж юм те. Энэ бол таны дотроос ингэж шүүрч гарч ирд юм шүү гэж.